Өмнө нь Улаан тэнгис, ард нь Египтийн цэргүүд тулж ирээд хаашаач үгүй мухардалд орсон үед тэдний санаанд зөвхөн Бурхан л орж иржээ. Хэрэв тэдний өмнө 5-6 зав байсан бол Израильчууд Бурханд найдахын оронд завиндаа л найдах байсан байх. Тийм биш үү? Тэд завинд суугаад зүгтах тухай л бодох байсан байлгүй. Гэвч Мосе төгс хүчит Бурханд найдан залбирахад таяга далай дээгүүр сунг гэсэн хариултыг Бурханаас авсан. Үүний үр дүнд тэр их ус хуурай газар мэд болж Бурхан бүх Израилийг гатлуулж Египтийн цэргийг Израилийн хооронд ойртохоос сэргийлж хамгаалсан юм. Хамгийн цөхрөнгөө барсан мөчид хүний тусламж авах ямар ч боломжгүй боллоо гэж бодогдох үед л хүмүүс Бурханыг хайдаг мэд. Тийм үед махан биеийн бодол бүрмөсөн алга болдог. Яг л гитлэл 14-р бүлэгт гардаг Израильчуудын сэтгэл тийм байсан байх. Ийм үед Бурхан өөрт нь найдсан ард түмэндээ хайн хандалгүй чин сэтгэлээр хандаж Израиль ард түмнийг Улаан тэнгис эсэн мэнд гатлах замыг нь нээсэн. Хүний бодлоор шаардлагатай байсан нэг ч зав гүр бэлтэлгүйгээр зөвхөн өөрийн хүч чадлаар Израильчуудыг бүргэдийн жигүүр дээр тэнгисийг гатлуулсан юм.